GNSS байнгын ажиллагаатай станцын сүлжээний технологи. Их дэлхийгээ бид бүг бүрэнхий гэж төсөөлдөг. Гэхдээ яг үнэндээ геод зургаар наривчлан боддоор харахад ийм хэлбэртэй байдаг. Өндөр наривчлалаар газрын өндөр жилд хотгор гүдгэр зэргийг кадастрын зурагтай хослуулан геод зургаар нийслэлийн газрын алба Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийг ээж бүрэн тоон хэлбэр бүхий 3D мэдээллийн самтай боллоо. Энэхүү наривчлал бүхий геод зураг нь хиймэл дагуулуудын GNSS-ийг байнгын ажиллагаатай станцын технологиор суурилан хийгдсэн. Хамгийн дэвшилтэд сүүлийн үеийн Корс буюу байнгын ажиллагаатай станцууд Улаанбаатар хотын эргэн тойронд 5 ширхэг суурилагдсан бөгөөд хиймэл дагуулуудаас авсан мэдээлэлээ өөрийн мэдээлэлтэй нэгтгэн боловсруулж төв бааз руу тасралтгүй 24 цагийн турш мэдээлэл дамжуулж байна. Ингэснээр олон улсын стандартад нийцсэн орон зайн мэдээллийн суурь өгөгдөл бүрдэж авто зам, барилга байгууламж, инженерийн дэд бүтэц, хот төлөвлөлт зэргийг алдаагүй, эрсдэлгүй хийх боломжтой болж байна. Хуучин бодит бус өндөржилтийн зураг ашиглан барьсан барилга байгууламж, авто зам, үерийн далан шуудуун их хэмжээний бороо цасанд эвдэрч, асар их хэмжээний хохирол амсдаг байсныг арилгах ач холбогдол бүхий технологийн шинжилэл юм. Энэхүү геод зургийн байнгын шинжлэгддэг мэдээллийн сан нь цаг уур, байгаль орчин, эрдэм шинжилгээний ажлын чухал хэрэглэгдэхүүн болж газар хөдлөлт, үерийн эрсдлийг наривчлан тооцон гаргаж, өршлөн сэргийлэх арга хэмжээ авах боломжийг бий болгож байна. Мөн иргэд аж ахуй нэгж төрийн байгууллагуудын газрын харилцааг зохицуулахад илүү хялбар болж байгаа бөгөөд кадастрын зураг, барилга барихад анхдагч өгөгдөхүүн болсон өндөржилтийн тооцооллын мөртөг хэд дахин хямдрах бололцоог бий болгож байна. GNSS байнгын ажиллагаатай станцын сүлжээний технологи.